1980 90 оны хавцаа юм уу да. Нэг ихнэр нөхөр хоёр Герман руу явсан байгаа байхгүй. Тэгээ нөгөө тухайн үед ч манайхан ч нөгөө бенз машин ч юм уу те тэндээс машин аваад нэг хөлөөр нь нааш оруулж ирдэг те. Тэгээд ихнэр нөхөр хоёр залуухан ихнэр нөхөр хоёр очоод тэгээ Германаас очингуудлаа нэг машин авсан баг. Тэгээд тэр машинаа болохоор хөлөөр нь явж авчих гээд. Яг наашаага ингээд явж байгаа. Тэгээ хичнээн километр зам явж байгаа те. Ингээд явж байхад тэр Минск гэдгээр тэр ойролцоо гэсэн. Минск гэдэг Белорусын нийслэл. Тийм Белорус. Тэгээд Минскийн тэнд ойролцоо явж исэн чинь машин нэвтэрсэн юм байна л да. Тэгээд нөгөө нэг юм ерөн жоохон зилүүдтэй газар. Тэгсэн чинь ганцхан нэг засварт авцсуртай. Тэгээд тэр нь ингээд нэг хичнээн километр явж байгаа ганцхан засвар гэдэг. Тэн лүү машинаа оруулаад өгсөн гэсэн. Тэгсэн чинь за машины чи янзлах юм байна. Гэхдээ удах юм байна. Та хоёрын ойрхон байгаа буудал бууж байгаа. За гэд. Тэгээ нөгөө ихнэр нөхөр хоёр маань машинаа засварт үлдээчихэд буудал буух гээд. Тэгээ машинаа засварт үзүүлээд байжсэн чинь мангар том юм КамАЗ гэдэг чинь тийм нэг ачаачтай машин байдаг шүү дээ. Амар том юм ачаа тээвэрлж байгаа жолооч ирж байна. Яг тийм чинь тээврийн зам байгаа байхгүй. Гэсэн чинь тэндээс нэг юм амар ус сахалтай мангар том биетэй нэг юм ос нөхөр буугаад ирсэн. Тэгэл юм ярьжсэн нэг хоёр хүн байхаар нь юм яриад тэгээ та нар хаанаас яваа яасан ийсэн гэсэн чинь бид хоёр Монголоос яваа. Бид хоёр ингээ гэсэн машин маань ингээ хичээд нэрээ гэсэн чинь Монголоос яваа. За. Та хоёр аль буудалд байна гэсэн. Гэсэн чинь ихнэр нь болохоор айгаад идэг. Амар том биетэй харахад сүлгэнэх байгаа. Ихнэр нь болохоор хажуудаас нь одоо бити баргал хийх гэдэг. Тэгсэн нөхөр нь болохоор гайгүй яриад байгаа юм байлээ гэдэг. Тэр буудалд буудсаа тэдний амир өрөөнд байгаа гэсэн чинь. За гэд. Машинтаас гоё яваад гэсэн гэж байгаа байхгүй. Харахад сүрдмөд өгөх гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хоёр чинь буудалд очиод ихнэр нь чүглээл яах гэж хэлсэн юм бэ? Орой өч орж дээрэмдүүл яах юм чи хэцүүсаагүй. Тухайн үед чинь нөгөө тэр явж байгаа хүмүүс чинь ака мака тухайн дээрэмдэг байсан гэсэн шүү дээ. Яг тэрийг бодсон нөгөө хоёр чинь айгаа байжсэн. Тэгээд үдсэн чинь орой хаалга төгссөн гэсэн. Дах бонгоолгосон чинь нөгөө нөхцөх чинь гэдэг. Хоёр тор дүүрэн юм ярьсан. Тэгээ орж ирээ суугаад. Тэгээд хоёулаа нэг хоол унд инээ тэрэ болоод ганц нэг юм тавиад ингээд суугаад. Тэгсэн чинь нөгөө Орос тэр Минск гэдэг тэр Белорус нөхөр юм шиг хэлж гэсэн. За одоо би яг үнэн бодит талаа ярья. Манайх ингээд тосгонд байсан. Манайх ядруухан айл. Манайх ээж аавтайгаа би гуруулахнаа айлын ганц. Тэгээ манайх чинь ер нь ингээд нэг муу жижигхэн газартай тариа тарин тэрнийхээ баг тариа тарих гэ тэрнийхээ талд нь морь түрээслээд тариагаа тарьчихна. Тэгээ тэрнийхээ мөнгө өгөөд манайх өөрсдөө баг үлмэн цэлмэнд явсан юм айл. Ингээ байжсэн яг дайн дуусаад дайны ар дээрээс манаа тэр нөгөө тосгоны бүсийг хариуцсан хүмүүс нь за дайнд яваад ирсэн морьдуудаас те ингээд айл болгонд нэг морь өгж гинэ. Тэгээ айл болгон өөрсдөө ирээд аваарай гэдгсэн гинэ. Тэгээд за гэсэн. Тэгээд аав нь болохоор жоохон архин дуртай. Аав нь тэр морийг авах гээд өглөө нь гараад явхдаа замдаа нэг уудаг нөхөртөө таарчих. Нөгөөтгөндөө гусаад манаа нөхөр. Гусж жагаад орой алдад би чи моринд гарсан штэ. Эргээд хоос очих юм ихнэртэй алуулна штэ. Тэгээд нөгөө нэг газар хаахаас өмнө комисс руугаа дахиад очисон чинь комисс нь баг хаагаад ингэсэн. Ганцхан шиг хар жижиг морин.